Сайн байцгаана уу? За өнөөдөр ингээ анх удаа бичлэг хийж үзэж байна. Намайг их баярын хөлөг гэдэг. Одоо Солонгос улсад Сөүл хотын их сургууль барилгын менежментийн ангид одоо магистрийн зэрэг хамгаалаад төгсөх ажил дээр явж байна. Энэ бичлэгийг яагаад хийх болсон гэхээр та бүхэндээ VR төхөөрөмжийг танилцуулахыг хүссэн. Мэдээж энэ төхөөрөмжийг ихэнх хүмүүс 1-2 удаа харсан байж магадгүй, эсвэл бичлэгээр үзсэн ч юм уу. Энэ төхөөрөмж нь мэдээж юу яадаг байгаа. Бидний одоо химэл орон зай буюу одоо дижитал орчинд ингэж холбож өгдөг гол төхөөрөмж гэж ойлгож байна. Тэгээд энэ бичлэгийг хийх болсон басны шалтгаан нь болохоор одоо бидний өдөр тутмын хэрэглэдэг SNS буюу Facebook-д одоо маш олон хүмүүс асууж байсан. Энэ VR төхөөрөмж нь ямар үнэтэй байдгийг, одоо дотроо юу дагалддаг, одоо удирдахтай бол яадгийг, удирдахгүй бол яадгийг, яаж ашигладгийг талаар маш их ингээд хүмүүс их сонирхож асууж байсан. Тэр хүмүүс жоохон ингээд өөрийнхөө ингээд чигм одоо бол тэр ингээд суралцсан жоохон мэдээлэлээ хуваалцахыг хүссэн. Дээр нь бас би ингээд барилгын салбарт ашиглах гээд барилгын салбарт болохоор ерөнхийдөө хамгийн түрүүнд болохоор юунд борлуулалтын салбар дээр маш их хэрэглэгдэж байгаа. Одоо Солонгост ч гэсэн мэдээж борлуулахад тэр борлуулагч хайлтч талын хүмүүс барилгын бодитоор баригдад дуусны энэ хиймэл орон зайд урьдчилж үзээд бодитоор энэ барилга ингэж баригдах нэ гэдгийг ингээ харж чадсанараа маш их VR-ын ингээ даваа талтай байгаа. Тэрний дараагаар болохоор одоо барилгын салбарт аюулгүй байдлыг хангах аюул байдлын сургалтын дээр маш их хэрэглэгдэж байгаа. Тэр мэдээж аюулгүй байдлыг одоо ингээ сургалтанд сууж байгаа хүмүүст бодит мэдрэмжийг өгөөд бодитоор ингээ барилгын талбай дээр хад энэ зүйл аюултай шүү. Тэр одоо янз бүрийн мунхад ингээ маш таны амнаас нь аюултай гэдгийг одоо хиймэл орон зайд ингээ мэдрүүлж өгөхөд маш ингээ үр дүнтэй төхөөрөмж байгаа. Тэрний бас нэг барилгын салбарт одоо ашиглагдах гэж байгаа нь болохоор одоо орчин үед барилгын салбар дандаа ингээ 3D модель болчихлоо шүү дээ. 3D моделийг одоо VR төхөөрөмжөөр одоо бодитоор ингээ барилга баригдсны дараагаар урьдчилсан тэр нэг барилгын зургийг хянах, шалгалт хийхэд бас ингэж хэрэглэгдэх судалгааны ажлууд бас ингэж явагдаж байгаа. Тэгээд өнөөдрийн бичлэгийн гол зорилго нь болохоор та бүхэндээ одоо VR төхөөрөмжийг би хэдэн удаа мэдээж ингээд анхаж хямдханаас нь авч хэрэгжилж үзсэн. Энэ мэдээж ингээд утсан дээр холбогддог. Тэгээд ийм төхөөрөмж болохоор одоо 10,000 воноос эхлүүлээд дээш үнэтэй байдаг байгаа. Мэдээж төхөөрөмж удирдлагатай болохоор энийг би 30-аас 40,000 вон авч ийсэн. Тэгээд энэ төхөөрөмж болон жоохон үнэтэй орчин үеийн одоо өдөрт сайтын VR төхөөрөмжүүд нь ямар гэдгийм бэ, жоохон мэдээж тэр ялгааг үзхийн төлөө би ингээд орчин үеийн үзүүлэлт сайтын VR төхөөрөмжийг авахыг хичээсэн. Мэдээж хайж үзснээс зан энэ болохоор 2020 оны 9 сарын 17-нд гарсан байгаа. Тэгээд энэ төхөөрөмж нь болохоор тэр нөө одоо компьютертэй утсан холбоогүй мэдээж тэр бидний хиймэл орон зайд нэг орсон байхад ингээд чөлөөтэй хөдөлж ингээд мэдрэхэд зориулагдсан байгаа. Хуучин болохоор одоо мэдрэх төхөөрөмжид нь ингээд тусдаа дагалдах төхөөрөмж ирдэг байсан бол энэ урдах камераараа энэ дээр ингээд нөөний сенс буюу одоо мэдрэгч нь байдаг. Тэгээ мэдээж хоёр удирдлагаар болохоор янз бүрийн тийм нөө экшн буюу хөдөлгөөнүүд хийж болно хиймэл орон зай. Тэгээ ингээд бүгдээрээ хамтаа нээж үзье. Ингээд энэ болохоор өнөөдөр Америкт ирсэн байгаа. Тэгээ та бүхэнтэй янх ингээ хуваалт нээж ингээд дадалж үзэж байна. Дотор нь тэгээд юу байна үгүй. Би бас ингээ анх удаа ийм үнэтэй төхөөрөмж ингээд нээж үзэж байна. Хаана сонгоод юм бэ? Ингэж хажууд сонгоод юм байна. Хайрцаг баглаас сайн байт юм байна. Зан. Энэ юу вэ? За мэдээж ингээ хоёр удирдлага нь байна. Удирдлага нь болохоор тэр нөө хиймэл орон зай янз бүрийн үйл хөдлөлийн одоо нөө бодитоор үйл хөдлөлөө урагшааш явах байгаа. За мэдээж хоёр удирдлага нь юм хөө. За тэгээд 10 холбож үзнэ. Тэгээд
Оо ямар гонх юм бэ? Энд бас нэг юм байна. Энэ болохоор өмнө нь хийдэг хамгаалтын юм шиг байна. Энэ нөгөө шилтэй хүмүүст зориулсан хамгаалт гинэ өмнө шилдүүхээр өмнө хийх юм байна. Энд бас гоё нууц юм байна. Энэ юу юм бол? Дадалчид найдлаа. Цэнэглэгч байд юм байна. Эднийд ийм дөрвөлжин цэнэглэгч байдгүй Солонгосод. Яг дөрвөлжин гэж олж болно. Энэ болохоор орчин үеийн ийм залууртай юм байна. Тэгээд энэ бас нэг юм байгаад ах юм. Энэ баахан заавар номнууд байна. Энэ дээр болохоор англи, хятад, япон, буруу хэлээр заавартай юм байна. Мэдээж энэ бас ингээд хэрэглэх заавар нах шиг байна. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү үед юм бүрдсэн байт юм байна. Тэгээд цааш нь одоо би хэрэглээг нь яаж хэрэглэх вэ гэдгийг яг хэрэглэж үзэхээр та нарт дахин бичлэг хийж хүргэнэ. Ямар гоё хөнгө юм бэ? Гоё өвдөг юм бэ? Одоо ингээд VR хийгээд байна шүү дээ. Мэдээж би өөрөө юунд барилгын нэг 3D модель хийгээд хиймэл орон зайг нь өөрөө хийж үзэж байгаа. Тиймээс яг нь тоглоомнууд бол хэрэглэж тэрнээс өмнө туршиж үзнэ. Тэгвэл тэгээд өнөөдрийнхөө бичлэгийн юмтай дуусгая. Дараа хэрэглэж үзээд ямар үнцэнтэй яаж ашигладгийг нь илүү бодитоор үзүүлье. Баяр таа.